төрийн байгууллагууд дээр маш олон ийм стратеги байна. Тэгээ ихэвчлэн ингээд цаас болцсон, хэрэглэгддэггүй, эргэлтэнд ордоггүй ийм байдалтай байгаа. За хуулийн тухай товчхон мэдээлэл өгөхөд Монгол улсны 932 хууль байна. Тэгээ маш их журам байна. Хуулиуд нь бас хэрэглэгддэггүй. Тэгээ хэрэгжихгүй экосистем ингээд бүрдэхгүй байгаад байгаа юм аа. Тэгээ бидний одоо барьж энийг ингээд тал бүрийн оролцоо түрүү шинэ 7 хоногт байна уу? Салбарын одоо энэ шинжилгээ ухааны академийн хамт олон энтрийг өрсөн ингээд санаа оноог нь бүгдийг авж яана л да. Цомхон тэгээ хэрэглэгдэх. Тэгээд ингээд ямар нэгэн засгийн газар мазар өөрчлөгдөхөд дагаж өөрчлөгддөггүй байдлаар юмээ боловсруулъя л гэж байгаа. 100 судалгааны сэдэв бол тодорхойлогдно. Үндэсний зөвлөлөөр дамжуулаад. За тэгээд магадгүй одоо жишээлбэл шүү. Нэг жилдээ 10 одоо судалгааны төсөл шалгарлаа гэж үзэх юм бол энэ 10-ыг хэрэгжүүлэх шинжлэх ухааны академийн байгууллага, ихтэй сургуулиуд нээлттэйгээр бас за бид нар энэ судалгааг өөрсдийнхөө бааз суурин дээр түшиглээд хэрэгжүүлье гэдэг төслийн дизайн, концепцоо үндэсний зөвлөл рүү явуулдаг байхаар нээлттэй байдлаар. Финтек гэж оруулсан баг шиг байна. Тэрийг бас банк санхүү финтек гэж жоохон өргөжүүлүүл яасан юм бэ гэдэг тийм саналтай байгаа даа. Өнөөдөр финтекийн шийдлүүд бол нэлээд дайггүй шийдлүүд байгаа. Гэхдээ бүгд банк санхүүгийн салбарын шийдлүүдээр тулгуурлаж боссон. Монголд 11 банк байгаа маш олон шийдлүүдийг идэг маш өрсөлдөөнтэй. Олон улсад бол бид нар бол одоо жишээ нь Америк зарим одоо шийдлэр бол Америкийн нэгдсэн улс, Европын холбоог дагуулхааргүй шийдлүүд бид нар дээр байгаа. Судалгааны ажил ингээд сонгох гэдэг тэгж тэр дээр энэ 100 судалгааны одоо юм яг та яг бизнесийн байгууллагууд ялангуяа томоохон компаниудаа оруулж өгөөч. Тэгхийн бол яг тэр бизнесийн байгууллага нь бүр өөрсдөө ч гэсэн дэмжиж яг бодит кейсүүд гарчих юм биш үү? Ойлголтын зөрүүтэй асуудал бүхэлдээ нэг болохгүй бол нэг улсад нэг хэл дээр яриад байдаг хүмүүс байгаад байдаг. Гэтэл ойлголтууд нь бүгд өөр нэг нэр томьёог өөр тайлбарлалцсан. Ерөөсөө энэ дээр нөгөө нэг маш төвөгтэй байгаад байгаа учраас дата полисигоо нэн төрөнд одоо хуулаараа зохицуулалтаа хийгээд дагуулж бүх хуулиудаа өөрчлөхгүй болвол цаашдаа их хөгжил чинь өөрөө одоо тийм дээвэр одоо юу гэдэг нь дээвэр бодлого болохоор байгаа нөхцөлд үүнээр бид нэр маш яралтай хууль дээр ажиллахгүй болохгүй байгаа шүү гэж хэлмээр байна. Яг энэ их хөгжлийг бий болгох, за ер нь энэ их хөгжлийг хаана бий болгож хаана хадгалж хамгаалах юм бэ гэдэг асуудал яригадаад эхлэнгүүт банкудаас бол мэдээж мэдээлэл шаардж эхлэх бах те. Тэр мэдээллүүдийг хаагуур дамжуулж авах юм бэ гэдэг асуудал бас төвөгтэй. Яагаад тэгэхээр банкуд бол ерөөсөө Монгол банкнд л зохицуулагч байгууллагынхаа хувьд одоо зохицуулагдаа явж идэг. Хэд хэдэн хуулиудад өөрчлөлт оруулъя гэж байна. Хууль санаачлалыг гэж байна те. Гэтэ гол нь нөгөө иргэний хууль те их хуулиудаа бас хараарай гэж хүсмээр. Одоо сая манайх хувийн зээлийн мэдээллийн сангийн 2 байгууллагатай болсон те. Тэр 2 маань бас ингээд бид нар дээр хурж ирээд за та нар хуулиараа ийм мэдээлэл өгөх ёстой. Биднэрт ингээд шууд нийлүүлээ гэж байгаа байхгүй юу? Иргэний хууль болон бусад хуулиар бид нар харилцагчийн мэдээллийг одоо Монгол банк татварын ерхий газар, ерхий прокуророос өөр газарт өгөх үүрэг байхгүй. Тэгэхээр нөгөө хуулиуд нь ингээд хоорондоо зөрчилдөд байгаа учраас хууль тал дээрээ биднээс бас сайн санал аваарай. 300 гээл хүнтэй нөгөө доктор 100 төслүүдийг бол арай л их юм шиг надад санагдсан. Зүгээр тоон дээр бассан мөр 300 доктор гэж яхаар магадгүй бүр хамгийн чухал 50 доктор гэдэг юм уу те. Тэр нь одоо яг тодорхой чиглэлүүдээ сонгоод тэрийг нээлттэй сонгуульшлалт яваад яг нөгөө нэг ээга ашиглаж байгаа. Хэмэл оюун ухаантай холбоотой бусад улсын хууль тогтоомжийг үүсгэхээр ер нь нөгөө салбараа тодорхойл гэдэг шиг яг ямар салбарт ашиглахдаа ямар эрсдлийн шалгуур тавигдах вэ гэдэг юм аягүй их зохицуулт байна гэж харсан. Яагаад тэгэхээр сая хүний эрхийн эрхчлөөний тайлан дээр бид нар ажиллаад хэмэл оюун ухаантай холбоотой зохицуултыг судлахад бол шалгуурууд тогтоож өгч байна. Яг ямар шалгуур байх вэ тэр хэмэл оюун ухааны хэрэглэн дээр. Яагаад тэгэхээр эргээд хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал яригдж байгаа учраас. Тэгэхээр тэрийг одоо тодорхойлохтой холбоотой зохицуулт байх ёстой юу гэдгийг бас энэ стратеги тусгагдаагүй баг шиг байна. Тусах нь зөв бах.